За бүгдээр энэ өглөөний мэнд төвшүүлье. За манай төрийн байгуулалтын байнгын орооны хэрэглэх асуудлын хүрээнд энэ Монгол улсын шадар сайдууд за тэр дундаа онцгой байдлаар асуудал эрхэлсэн шадар сайд, амар сайхан сайдын асуудал байгаа. Тэгэхээр онцгой байдлынхнаас нэг хоёр асуулт асууя. За энэ төсөв ингээд харж яхад юун дээр онцгой байдлын ерөнхий газрын хөрөнгө оруулалт их засвар дээр 25 оноос одоо 26 оны зөрүүн 16 тэрбум 168 сая төгрөг нэмэгдсэн байна. Энэ одоо их засвар дээр ороо явж гэнэ үү эсвэл энэ салбарт нийтдээ орж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг нэг тодруулаад хэлээд өгөөч. Тэгснээ доотлолт нь болохоор онцгой байдлын ерөнхий газрын төсөв өнгөрсөн оныхоос 3 тэрбум төгрөгөөр багасаад ороод ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрын задаргааг нэг хэлээд өгөөч. Онцгой байдлаас болон сангийн яамнаас ийм зүйл байна уу? За тэгээд энэ юу гэж хэлэх гээд байгаа гэхээр энэ онцгой байдал дээр бид нар нэлээд анхаарал тавьж өгье. Энэ одоо хасагдсан ямар нэмэгдэж байгаа тэр тоног төхөөрөмж энэ төр байна уугүй юу? Сая ингээл улс орон даяараа мэдж байгаа Хөвсгөл аймгийн Тариалан сумд 2 настай хүүхэд алга болоод ингээл эрэл хайгуул болж байгаа харамсалтай нь бурхан болсон байна лээ. Тэгэхээр энэ дээр яг энэ онцгой байдлынхны чинь чадвар харагдаж байгаа, тоног төхөөрөмж нь бас харагдаж байгаа байхгүй. Хөөрхий тэд нар ирээдлэн нохоо байхгүй, тоног төхөөрөмж бензин тос гэдэг ийм нэг дутуу гацуу байдал чинь ингээд иргэнэ хүүхдээ ингээд эрүүл олоод авах боломжийг бас тодорхой хэмжээгээр үйл алдсан гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ бас онцгой юм дээр одоо анхаарал хандуулъя. За ингээд тэр гал төмөр энэ Зунжингаал одоо Төв аймаг, Сэлэнг аймаг ингээд энэ манай жоохон багахан ой дээр гарлаа. Энд хэрэгжилж байгаа тоног төхөөрөмжүүд тэр бас л үнэхээр өрөвдөлттэй л байгаад байна. Тоног төхөөрөмжийн шинжилэл муутай ингээд хэрэгжилж байгаа тоног төхөөрөмжүүд нь хуучирсан. За дээрэс нь тендер зарлаад авсан тоног төхөөрөмжүүд нь бүр хоцрогдчихсон хүчин чадал болон чанар муутай ийм тоног төхөөрөмжүүд байгаад байна л да. Тэгэхээр би энийг яагаад мэдэж байна гэхэлэр манай тойрогт одоо Сэлэнг, Төв, Дархан аймагт одоо Дархан уул аймагт нэлээд одоо төмөр гарлаа. Газар дээр нь очиод онцгойгийнхантай ажиллалаа. За Далайнбаатар, Сүхбаатарын Эрдэнэ гүшүүн бид хэд бас тодорхой одоо сайн тоног төхөөрөмжүүдийг авч өгөөд ингээд ажиллалаа. Тэгээ ингээ харахаар нөгөө тоног төхөөрөмжүүд нь үнэхээр үеэ өнгөрөөцсөн, чанаргүй эвдэрсэн ийм л байгаад байна. Тэгэхээр тэр онцгой байдлын газрын хөрөнгө оруулалт энэ төр дээр энэ зүйлээ сайжруулах зүйл дээр орж өгсөн үгүй юу гэдэг зүйл. За дараагаар нь энэ нэг усан дор ажиллах хувцас гэдэг. Хөөрхий Сэлэнг аймаг дээр нэг хуучирсан усны гүн чумб ганцхан хувцастай. Тэрийг ээлжиж өмсөд ордог гэж байна. Нуур голын гүн рүү. Тэгэхээр энэ дээр бас энэ нэмэгдэж байгаа зүйлээс чинь хөрөнгө оруулалт байдлаар орсон уу гэдэг асуултыг бас асууя. За 3 дугаарт нь энэ аймаг дээр нэг 90 хайх аврах бүлэг гэдэг нэг гоё нэртэй ийм оронтоотой газрууд байна. Сумд дээр байна. Ийм газрууд чинь ингээ очиод уулзахаар хөрхий цалин цавны асуудал нь байхгүй. Бас бусдын техник тоног төхөөрөмжтэй асуудлууд нь тавигдаагүй байна. Тэгэхээр энд онцгойгоос хүм байвал яг энэ асуудлыг нэг тодорхой хэлээд өгөөч. 90 хайх аврах бүлгийн оронтоо нь яг хэд байгаа, улсын хэмжээнд хэд байгаа, эднэр ямар хэмжээний цалин авдгийг, ямар одоо урсгал зардал энэ дэр тавигдсан бэ гэдэг асуултууд дээр хариулт авъя. За гишүүний асуултанд ажлын хэсгийн 5 номерын микрофон. За Батбын шадар сайдын ахлах зөвлөх өгөөд ажлын алан дарга байна. За би ерөнхий байдлыг хариулъя, танд бас наривчсан мэдээллүүдийг одоо ингээд хөргүүлье. Онцгой байдлын байгууллагаас одоохондоо хүн байхгүй байна. Дарга нь бас өвчтөй байгаа юм байдалтай байна. Тэ. Би бол яг ерөнхий хариултуудыг өгж болж байна. Ер нь бол товчгоо хариулахад таны асуугаад байгаа энэ 20 хэдэн тэрбумтай холбоотой асуудал бол 25 оноос хойш ингээд онд амжаад явж байгаа. Онцгой байдлын нөгөө сумдууд дээр байгаа ангиудын барилгын ажилттай холбоотой урсгал зардлууд, хөрөнгө оруулалтын зардлууд явж байгаа. За энэ жил бол шинээр Хөвсгөл аймгийн Тосон Цэнгэл суманд одоо онцгой байдлын байгууллага 72 оноос хойш одоо ингээд өөрчлөлттэйг, шинжлэхтэйг хуучны юм одоо байш нөхцөлд ажиллаж үйл ажиллагаагаа явуулж ясныг бол шат чатандаа ярилцж байгаад эхлүүлж байгаа. Ерөнхийдөө бол энэ хөрөнгө оруулалтын 5 ийм ажил эхлүүлэхээр яригдсан. За энэний
зөвхөн 10% нийт үнийн дүнгийн 10% тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтуудыг л бага хэмжээгээр тавьсан. Үлдсэн хөрөнгө оруулалт нь бол өнгөрсөн жилээс он дамжаад явж байгаа. Одоо хөрөнгө оруулалтын ажлын зардал дээр сууж байгаа. За тусгай хэрэгслийн тохиолдол харин харьцангуй ер нь бол өнөөдрийн байдлаар нийт онцгой байдлын байгууллагад хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийн хангамж бол 57% байгаа, шаардлагатай байгаа. За энийг бол энэ төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх ямарч боломж байхгүй. Одоо нэг мэдээ засгийн нөхцөл байдалтай уялдуулаад аваад үзэхээр ийм учраас сангийн яамтай засгийн газрын хэрэглэх газар дээр ч гэсэн засгийн газрын хуралдаан дээр энэ асуудлыг ярилцаад олон улсын зээл тусламжийн хөрөнгөлөө шилжүүлэх асуудлыг бол ярилцаад Азийн хөгжлийн банкны санхүүжилт за мөн бусд холбогдох зарим одоо донор орнуудтай зээлийн хилцээр хийж энэ асуудлыг шийдвэрлэх асуудлууд бол ингээд үе шаттайгаар хэрэгжээд явж байгаа. За 57% бол ойрын 5 жилдээ бол нэг 80-аас 90% хүрэх хэм төлгөө гаргацсан. Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр дотор энэ саналуудаа оруулсан явж байгаа. Нийт Монгол Улсын хэмжээнд 330 сум байгаагийн 73 дээр өнөөдөр онцгой байдлын байгууллагын аврах одоо бүлэг 90 хайх одоо энэ бүлгүүд нэгдэж ажиллаж байгаа. Энэ тоог бол бид нар бас ойрын 5 жилийн хугацаанд энэ бус тооцоонууд дээр үндэслээд дор хаяж одоо 3-1-д бүтэн хүргэх ийм зорилтууд тавьж байгаа. Энийгээ бол Монгол Улсын хөгжлийн одоо бүсчсэн хөгжлийн зорилттойгоо уялдуулаад нөгөө сумдын одоо сумдуудыг бид нар бас хөгжлийн төвүүдээр одоо тодорхойлж 91 нийтдээ Монгол Улсын хэмжээнд хөгжлийн төв байгаар ингэж тооцож ажиллаж байгаа. Энэ дээрээ тулгуурлаад энэний таталцлын сумууд бусд одоо байршил, хүн амын тоо зэрэгээс уялдуулаад дараагийн шатанда онцгой байдлын салбар нэгжүүдийг байгуулах ажлууд бол явж байгаа. За усны хувьсны тохиолдол харьцангуй хангамж бол нэмэгдсэн, арайч нэг хувцастай байхгүй байгаа. Арай өөр хэлбэрээр сая 8 сард бас засгийн газрын хуралдаанаас асуудал шийдээд усын нөөц хөрөнгнөөс бас 6 тэрбум төгрөгийн асуудал шийдэж ин гал унтраах, багж хэрэгслүүд усны одоо аврах хэрэгслүүдийг бол нэмж одоо шийдвэрлсэн байгаа. За одоо энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалт эрхчлийн төсвийн